Бусдад урмын үг харамгүй илгээ. Өөрийгөө мундаг ухаалаг гэдгийг мэдэж байгаа ч гэсэн хэн нэгнээр түүнийгээ батлан хэлүүлэхийг хүсдэг нь бидний зан гэлтэй. Ихэнх хүмүүс би өөртөө итгэлтэй гэж хэлдэг ч сайхан үгс сонсож бусдаар магтуулахыг хүсдэг. Гэхдээ яагаад вэ? Бид өөрсдийгөө мэдэж байхад заавал бусдаар хэлүүлэх шаардлага нь юу юм болоо? Учир нь хүн өөрийн эерэг үнэлэмжээр амьдрдаг бөгөөд түүнийгээ бусад хүний өвчгүй таатай мэдрэмж, хайр халамж, эерэг үгс зэргээс олж авдаг. Эерэг үнэлэмж гэдэг нь өөрийнхөө талаар таатай сэтгэлтэй байх, өөрийгөө сайхнаар мэдрэх мэдрэмж юм аа. Бид бага байхаасаа эхлээл бусад хүмүүсээс халамж, хүндлэл, үнэлэлтийг мэдэрдэг. Бусдаас авсан эерэг үнэлтүүдээр дамжуулан өөрийгөө эергээр үнэлж, өөрийгөө хүндэтгдэг. Өөрийнхөө талаарх эерэг дүгнэлтүүдэд төвлөрөх тусам сөрөг зүйлсийг өөрөөсөө холдуулж, мартаж эхэлдэг. Тиймээс бид эерэг зүйлс тэгтлээ татагддаг юм аа. Сэтгэл судлаач Маслоуийн хэрэгцээний шатлалын онолд бусдаар хүндлүүлэх, хайрлуулах хэрэгцээ багтдаг. Энэ хэрэгцээ нь бусдад чухал хүн байх, анхаарал халамж авах, өөрийн үн цэнэ мэдрэх зэргээр хангагддаг. Мэдээж хэрэгцээнд хангагдсан учраас хүн аз жаргалтай болдог. Тиймээс бид бусдыг магтах хэрэгтэй, хүүхдийг урамшуулах хэрэгтэй хэмээн зөвлөдөг. Харин урмын үг хэлэхдээ дараах хэдэн зүйлсийг анхаарах хэрэгтэй. Хамгийн чухал үед нь хэл. Таны хэлж буй үгс үн цэнтэй бас утга учиртай байх ёстой. Тиймээс нөхцөл байдал тохируулан чин сэтгэлээсээ үннийг хэл. Худал үгийг хүний тарих ялган тань чаддаг учраас үн цэнгүй болдог. Урмын үгээр шүүмжлэхэд суралц. Ялангуяа хүүхдийг шин зүйлийг туршиж байхад нь алдаа гаргасан үнд нь урмын үгээр шүүмжил. Өөрөөр хэлбэл загнахтаа хүртэл дахин хийж үзэх сэтлийг бий болгох. Чи үүнээс илүү хийж чадах байдал яагаад ийм алдаа гаргаж байгаа юм бэ гэж хэлэх нь чи хүүхдийг алдчихлаа гэж загнахаас илүү чухал. Зөвхөн үгээр биш, биеийн хэлээрээ ойлгуулах. Хэрв та нөгөө хүнийхээ нүд рүү харахгүй эсвэл хайхамжгүй байдлаар зогсож хэлвэл хичнээн сайхан үг байсан ч үр дүнтэй байж чадахгүй. Харилцааны дээдлийн хэсгийг биеийн хэл эзэлдэг бөгөөд таны хэлж байгаа үнээс илүү их мэдээллийг зогсолт, дуу хоолойны өнгө, нүүрний хувирал, нүдний харц зэрэг нь дамжуулж байдаг. Хүн бүрт урмын үг сонсох, бусдаар хүндлүүлэх, халамжлуулах хэрэгцээ байдаг. Бид бусдад тэдгээр зүйлсийг нь өгч чадвал таач мөн хариуд нь сайхан мэдрэмж болно, сайхан үгсийг сонсох болно.